91-р анги үл мэдэгдэх цусны төрөл. Хэрв зүгээр бол яагаад тараагдснаа илээч гэж Юан гинтгэн асуув. Түүний асуултыг сонссон Пин Шушан хуучнаа дурсан сэтгэлээр унсан байдалтай санаа алдлаа. Тэнэг сонсогдож байх гэхдээ галчуу бид нар бахархал өндөртэй. Гэвч тэр бахархал их зам болох нь бас бий. Би тэр үед залуухан галчуу байсан юм. Тэгээд оролдож болохгүй хүнээрээ оролдож улмаар хараагдсан юм. Юан түүнийг гайхсан янзтай ширтэн. Хин нэгнийг оролцсноос олж хараалгасан гэж үү? Яг ямар хүнээр оролцчихсан юм бэ? Бас галчууг хараад чадж байна хэр хүчтэй бол чи ядаж л үн ч юм байна гэж Юров гинтгэн хажуунаас нь орж ирэв. Ингээд та галчууны цусаар яах гэж байгаа юм гэж Юров асуув. Мэдээж хүртэн. Яагаад Юан ах гэж шоохоод ойртон ирээд та гимцэн эсвэл өвчин туссаа юу? Үгүй гэж Юан түрхэн шиг толгоос гисрэв. Тийм бол яагаад танд галчууны цус хэрэгтэй гэж шоохоо ойлгохгүй байгаа мэт толгоо хазаалгаад хэрвээ та гэмтээгүй юм бол насаа уртсах эсвэл залуухан хязгаартай өрөх болоог байгаа. Шоохоо ийм бодлоор зөвхөн амьдрах нас дуусгаж байгаа эсвэл хөгжил нь хязгаартай өрсөн хүмүүс л бусад зүйлсээр насаа уртсахдаг байв. Энэ баг зэрэг ярихтэй зүйл гэж Юан хачийн нэмсгэл тодруулна. Тэрээр жинхэнэ биеэ эдгэх хэсгийг үзэх гэсэн юм гэж хэлвэл галзуу мэт сонсогдох байсан юм. Ингээд залуу эзэнтэй би танаас асууя гэж бодож исэн юм. Та ямар төрлийн цустай юм? Таны цус тэр хүнийг хараалыг сулруулж байгаа юм чинь та тэр хүнээс илүү хүчтэй гэр бүлээс гаралтай гэсэн үг үстэй гэж Пин Юшан гинтгэн асуув. Цусны төрлөө гэхдээ надад онцгой цусны төрөл байхгүй шүү дээ гэж Юан үзүүлэлтээс харсан зүйлээ хэлв. Тэгээд Юан юуны магд гэж бодон харав. Цусны төрөл байхгүй. Системийн хэлж байгаагаар л үнэхээр л онцгой юм байсангүй. Залуу эзэн та онцгой цусгүй байна гэж байх боломжгүй юм. Энгийн цус над чиг ариун араатныг тэгж их татах ёсгүй гэж Пин Юшан бодлон хэлв. Би хүчрхэг гэр бүлээс гаралгүй бас онцгой цусгүй учраас надад хэлэх үг алга гэж Юан хэллээ. Пин Юшан хэсэг бодож байснаа би энэ талаар хэлээгүй боловч миний галчууны цусны төрлийг сэргээх чадaltaй. Бүх ариун араатнууд ийм чадвартай байдаг юм. Бүх хүмүүс төрхтөө цусны төрөл нь идэвхтэй байдаг учраас зарим нь заагдсан шаардлага биелүүлэх эсвэл эрдэнсийн тусламжтай сэргээдэг юм. Үнэхээр үү гэж Юан асуух ба магадгүй түүний цусны төрөл сэргээгүй байгаа учраас систем танихгүй байгаа юм байна гэж бодов. Ямар ч тач би энэ цусыг хүртэж байж энэ талаараа мэдэх бидтэй гэж би энэ уутыг тэгвэл нээх ёстой юу гэж Юан асуув. Танд туслахыг зөвшөөрнө үү? Юан толгой төхөж хаш уутыг түндгөв. Пин Юшан хаш уутыг Юаны толгой дээр бариад амаа ангаагаараа залуу эзэнтэй Юан толгой өргөж амаа ангав. Пин Юшаны уутыг нэхэд нэг тусал алтан шаргал цус доош унаж шуудхан Юаны хоолоогоор дамжин доош булсан. Хэдэн секундын дараа та галчууны цус хүртлээ. Та галчууны цусыг хүртснээр таны нас 50,000 жилээр уртслаа. Таны бүх гэмтэл шарх эдгэрлээ. Таны цус галчууны цусанд хариу үзүүлж байна. Таны цусны төрлийг сэргээх гэж оролдож байна. Бүтлгүйтлээ. Дахин сэргээх гэж оролдож байна. Бүтлгүйтлээ. Дахин сэргээх гэж оролдож байна. Бүтлгүйтлээ. Галчууны цус таны цусны төрлийг сэргээхэд дэндүү сул дорой байна. Дээд тэнгэрийн боловсронгуй махбод идэвхжлээ. Та галчууны цуснаас дээд нөхөн төлжилт чадварыг сурлаа. Дээд нөхөн төлжилт, ангилал, тэнгэрлэг, тайлбар таны бүх нөхөн төлжих чадварыг ихэд сайжруулна. Нөгөө гээд Юан Пин Юшан руу харав. Галчууны цус миний цусны төрлийг сэргээхэд дэндүү сул бололтой. Юу? Миний цус дорой гинэ гэж Пин Юшан цочирдсондоо уулга алдав. Байж боломгүй юм. Миний цус ариун ухсаа, ангилал болон доошх бүх цусны төрлийг сэргээх чадaltaй. Гэвч Пин Юшан хэсэг чимээгүй уснаа үргэлжлүүлэн үндэ та тэр хүний хараалыг сулруулж байсан гэхээр тийм юм байна. Тэгэхээр таны цусны төрөл ариун ухсаа ангиллаас дээш ангиллах юм байна. Пин Юшан түүн рүү биширсэн мэт ширтэн. Ариун ангиллаас дээш ангиллын цусны төрөлтэй хүмүүс маш ховор байдаг ба зөвхөн дээд тэнгэрийн маш хүчрхэг гэр бүлээс л хүчрхэг цустай хүмүүс төрдөг. Юан яг хин юм бэ? Ямар хүчрхэг гэр бүлээс гаралтай юм бол Юан ах ариун ухсаа ангиллаас дээш ангиллын цусны төрөлтэй гинэ гэж шоохоо алмаарх ба түүнд Юан мангасын цөм шууд идэж эхлэхээс л тэгж санагдж байсан юм. Пин Юшан болон шоохоо алмаар нь зогсох зуур Юров цусны төрөл ямар ангилалтай байдаг юм? Яг нь ариун ухсаа ангилал гэж нэрнээсээ хүчтэй сонсогдож байгаа ч цусны төрөл маш олон ангилалтай. Хамгийн доод язгуурт нь ухсаа гэхэд л хааны удам, тэгээд ариун ухсаа,
Мэдээж ариун угсаа ангиллаас илүү хүчтэй эртний угсаа гэж байгаа боловч доод тэнгэрээс олохгүй гэж Пинг Юшань тайлбарлав. Түүнчлэн миний цус түүний цусны төрлийг сэргээж чадахгүй байгаа гэхээр ариун угсаа ангиллаас илүү хүчтэй учир яаж чадахгүй байгаа хэрэг. Тийм бол миний цусны төрлийг сэргээх бол гэж Юан сонирхсондоо асуув. Ариун угсаа ангиллаас дээш ангиллын цусны төрлийг сэргээх чадaltaй олон ариун аратан бий. Тэнгэрлэг луу, одод яст мэлхий гэх мэт. Гэхдээ тэд зөвхөн дээд тэнгэрт л амьдардаг юм гэж Пинг Юшань хариулав. Дээд тэнгэр гэж юу гэж Юан амдаа бовтноод та дээд тэнгэрийн хүчрхэг гэр бүлээс ирээгүй гэдэгт итгэлтэй байна уу? ертөнцийн хамгийн азтай хүн байсан жингийн нэгэн тулаанч тийм хүчтэй цусны төрөлтэй байх боломжгүй юм шүү дээ гэж Пинг Юшань ахин асуув. Тийм ээ би итгэлтэй байна гэж Юан толгойд өгөв. Гэж Пинг Юшань түүнд итгэхгүй хэвээр байсан ба олон дахин асуугаад байвал уурлуулж магадгүй гэж бодов. Эхлээд би дэлгүүрээ хааж байж эндээс явж чадхаар болно. Залуу эзэн та хэдэн цаг хүлээж болох уу гэж Пинг Юшань асуув. За би эндээ хүлээж бай гэж Юан толгойд өгөв. Баярлалаа залуу эзэнтэй би хурдан дуусах болно гэж Пинг Юшань хэлчихэд дэлгүүрээ хаахаар явв. Тэр үед Юан Юроос асуув. Чи өнөөдөр төгөлдрөөр хичээлгүй юм уу? Нэм гарагт хичээлгүй. Бас таны өглөөний цаг одоо хийх хэрэгтэй гэж Юро хариулав. Ойлголоо гэд Юан толгойд өглөө. Юро түүний өглөөний цаг бэлтгэхээр гарсны дараа Шавха Юан аха та энэ нэмэгтээд итгэж болно гэж үү? Пингу болно гэж бодож байна гэж Юан толгойд өгөхөд чи яагаад түүнд итгэхгүй байгаа юм? Тэр таагүй зүйлсээ шүү дээ гэж Шавха хэлв. Яг уу анхны сэтгэл тийм сайн байгаагүй ч түүнийг дотроо бол муу хүн биш гэж бодож байна. Яг л чам шиг Шавха гэж Юан түүн рүү нэмсгэлэхэд Шавха нүүр нь улав. Шавха шигэ гэж Шавха амдаа бовтнов. Тийм ээ энэ тайлбарлахад хэцүү юм. Би яагаад ч юм хүнийг сайн эсвэл муу эсхийг нь гэрлэн бүлхүүрхээс нь мэдчихдэг юм. Энэ намайг жоохон байхад л байсан чадвар гэж Юан хэлв. Хэсэг чимээгүй болсноо Шавха толгойд өгөхөд Юан ах тэгвэл тэр шувуунд итгэж байгаа бол Шавхач бас итгэв. Бас таны цусны төрөл тал дээр Шавхач бас юм бодох болно. Баярлалаа Шавха. Бас би одоо гарлаа. Пин намайг эргэж ирэхээс өмнө ирчих юм бол удахгүй эргээд ирнэ гэж хэлчихээрээ Шавха толгойд өгөж удлахгүй Юан тоглоомноос гарах ба төгс төгөлдрийн тунгалаг шингэн шиг галт шууны цус ч бас түүний биед үйлчлэхийн эсхийг харах гэж догтлоно. 92 дугаар анги. Төвшин ахичихсан уу? Юан тоглоомноос гарсны дараа галт шууны цус түүний өвчнийг эдгээсэн байгаасаа гэж найдаж шуудхан бие хөдлөх гэж оролдов. Гэвч харамсалтай нь Юан бие мэдрэхгүй бас харахгүй хэвээр байлаа. Гэвч Юан шууд бууж өглгүй болоосоо гэж найдаж бясалгаж эхлэв. Би дахир дутуу хэвээрч ядаж бясалгаж чадчих байгаасаа гэж бодон Юан бясалгаж гарав. Яа ахаад яагаад юу ч өөрчлөгдөхгүй байгаа юм бэ? Миний бие одоо ч хэрэгцээгүй бас бясалгаж чадахгүй хэвээрээ. Яагаад галт шууны цус төгс төгөлдрийн шингэн шиг үйлчлэхгүй байгаа юм бэ? Хараал гэж Юан шүд 100 орилох ба түүний ганц найдвар нь нуран унаж сөхөрл тавтана. Түүний хацраар нулимс урсан гансрах тэр мөчөд гинтгэн түүний бие дулаахан мэдрэгдэж бяцхан гал түүний зүрхэнд тасах мэт болов. Тэрхүү дулаахан мэдрэмж удаан үргэлжилж удалгүй бүх биеэр нь тархав. Удалгүй Юаны бие халуун шатаж яг л 100хан дугаа мэт мэдрэгдэж эхэллээ. Гэвч энэхүү халуун мэдрэмж нь Юанд таагүй санагдаагүй юм. Энэ галт шууны цусны нөлөө юу гэж Юан бодох ба түүний бие галт шууны галт шатаж буй мэт санагдана. Түүний гэмтсэн энергийн судлууд галт шууны цуснаас болж нөхөн төжиж байгаа учраас түүнд тэгж их халуун шатаж буй мэдрэмж төрж байгааг Юан мэдэхгүй байв. Удалгүй тэрхүү халуун шатах мэдрэмж ярилж эхлэх үед Юан ахин бяцлах гэж оролдов. Энэ удаад Юанд зарим зүйлс өөрчлөгдсөн шуудхан мэдрэгдэнэ. Бяцлах үед баг зэрэг өвдөх боловч өмнөхөө бодвол удаан хугацаанд төвчиж болохоос болсон байлаа. Хэдэн минутын дараа Юанд гинтхэн сэнгэнсэн мэдрэмж төрж биеийн бүх хэсгээр нь тарж удалгүй алга болох нь түүнд анх тулаанч болсон тэр үеийг нь санагдуулна. Энэ мэдрэмж би тулаанч болчихсон уу гэж Юан системийн мэдээлэл байхгүй учраас яг болсон эсхээ үл мэднэ. Гэвч Юан бодит ертөнцид тулаанч болсон ч дахир дутуу хэвээрээ үлдэнэ гэдгийг ухаарсан юм. Гинтхэн ялангүй багахан ч хилээ түүний бие баг зэрэг мэдэрч эхлэх ба хүнжил түүнийг дарж байгааг болон хөлсөндөө шалдан орсон байгааг мэдэрч эхлэв. Болчихлоо. Үнэхээр болчихлоо. Ха гэж Юан баярлан чангаар инээн. Юу болсон гэж гисээр Юро түүний өрөөнд орж ирв. Юу чишээ
гэж Юан хариулах ба түүнд хэлэх арай болоогүй байсан юм. Намайг хөдөлж чаддаг болох хүртэл над жоохон хүлээч. Юров гэж Юан нууцлыг нэмсгэл тодруулна. Тианха яагаад та ингэж хөлөрчихсөн юм гэж Юров нойтон болсон байгаа хүнчлийг нь хараад уулгаалтав. Энд халуун байсан юм болов уу гэж Юан хачиг нэмсгэлэн хэлв. Юров шуудхан нойтон хүнчлийг хуулж газар хаяад таныг ханаа түрхээс өмнө хурдхан хоолоо идцгээе гээд Юров түүнийг хооллож эхлэв. Хэдэн минутын дараа Юров зарцсан нарыг дуудаж хүнжил болон давууг солихыг тушаагаад Юаныг угаалгын өрөө рүү авч оров. Усанд орж байхдаа Юан Юровын гарыг мэдрэх нь түүнийг үнэхээр баг зэрэг мэдээ орсон гэдгийг батлана. Энэ мэдрэмжийг мэдрээгүй хэр утсан юм бэ гэж Юан дотроо санаа алдна. Гэтэл Юров түүний бэлсэлгүүднээс доош угааж эхлэхэд түүнд урд нь мэдэрч байгаагүй мэдрэмж төрж эхлэв. Тэрхүү мэдрэмж ялангуяа хоёр хөлний завсарт мэдрэгдэнэ. Тэрхүү мэдрэмж нь түүнд хачин санагдах ба түүний биеэр гүйдэлд амжих шиг боллоо. Тэрхүү мэдрэмж хэсэг хугацаанд үргэлжилсэн бөгөөд Юров түүний хоёр хөлний завсрыг их л анхааралтай угааж байгаа нь мэдрэгдэнэ. Удалгүй түүнийг шүршүрт оруулж байгаа нь мэдрэгдэв. Мөн удалгүй түүнийг халуун салхи хүлээн. Энэ удаад өмнөх шиг хөлрүүлэхгүй хөнгөн хүнжил нөмрүүлнэ гэж хэлээд Юров тэр хоёр эргэн тоглож эхлэв. Пинг дэлгүүрээ одоо ч хаагаагүй болтой гэж Юан түүнийг өрөөнд байхгүй байгааг анзааран хэлв. Тэд Пинг Юшаныг хүлээх зур Юан Шохагаас асуув. Яаж жинхэнэ тулаанч болсон эсгээ мэдэж болох вэ? Шохо яагаад түүнийг ийм энгийн зүйл асууж байгааг гайхах боловч хариулна. Анх удаага тулаанч болох үед бидний энерги тесрэх мэт мэдрэмж төрдөг. Сингэлсэн мэдрэмж үсттэй. Тийм ээ гэж Шохо толгойд өгөв. Тэрнээс гадна бас агаарт байгаа энергийг мэдэрч чаддаг болно. Хэрвээ мэдрэхгүй байвал болоогүй гэсэн үг. Тийм шүү дээ. Агаарт байгаа энергийг мэдрэх. Би тэр энгийн зүйлийг мартаж л байдаг гэж Юан дотроо санаа алдав. Юан түүнээс үргэлжлүүлэн хідэн зүйл асуучаад Пинг Юшаныг хүлээнгээ түүний орон дээр бясалгаж эхлэв. 2 цагийн дараа Пинг Юшан ялэмгүй хөлөрсөн байдалд орж ирэв. Таныг хүлээлгэсэн дуучлаараа залуу эзэнтэй баг зэрэг асуудал гарсан ч дэлгүүрээ хаачихлаа гэж Пинг Юшан хэлв. Хэрв зарим нэг зүйлийг битгий яваач гэж гуйх хүмүүс байгаагүй бол ийм хурдан дуусах байсан юм. Энэ хотын алдартай дэлгүүрүүдийн нэг гинт хаагдана гэдэг хотын нөлөө бүхий гэр бүлүүдэд хүн дээр туссан юм. Зүгээр дээ чамаас галчууны цусны талаар өөр юм асуумаар байна. Цусны төрөл сэргээх, нас уртсгах, эдгийнхээс өөр үйлчлэгээтэй юу? Өөр үйлчлэгийг нэ гэд Пинг Юшан бодож эхлэв. Минут тэртээ бодож байгаад тийм шүү дээ. Миний цус бас энергийн судлыг нөхөн төлжүүлдэг шүү дээ. Энергийн судлаа Шохо тийм зүйл хэлээгүй шүү дээ. Тэрнээс болоод л бясалгаж чадахгүй байсан байж таарлаа. Хэсэг бодолд орж байснаа Юан инээмсэглэн Пинг Юшан дээр очив. Баярлалаа Пинг. Чи мэдэхгүй ч гэлээ чиний цус намайг аварсан. Үүний хариуд чи хичнээн их цус өссөн ч би туртаа явах болно гэж Юан түүний нарийнхан биеийг чанга гिचэн тэврэв. Залуу эзэнтэй гэж Пинг Юшан гинт тэврүүлсэндээ сандарч эхлэх ба түүний нуруунаас хүүт дааж эхлэх бөгөөд Шохо түүн рүү ууртаагаар ширтэж байгааг анзаарав. Гэвч түүний шуудхан түлхэж болохгүй бөгөөд эзнээ үл үндэтгэсэн хэрэг болох байв. Бас өөрийнхөө биеийг хүснээрээ ашиглаж болно гэж амласан учраас түүнийг түлхэх нь амралтай зөрчсөн хэрэг болно. Удалгүй Юан түүнд талархснаа илэрхийлж дуусаад түүнийг тавив. Ямартай ч явхад бэлэн үү гэж Юан Пинг Юшанаас асуув. Пинг Юшан толгой дохиод та хаашаа ч явсан би даах болно гэд удалгүй түүний биед гал шатаж жижигхэн галын дүл болов. Бяцхан галын дүл болсон Пинг Юшан шуудхан Юаны зүрхэн хэсэг рүү нисэн оров. Таалагдсан бол лайк дарж Wildcard Audio сувгийг subscribe хийгээрэй. 93 дугаар анги цугласан олон. Та зүгээрээ юу анхаа? Ямар нэг өвдөл мэдэрч байна уу гэж Шохо түүний биед Пинг Юшан орсны дараа асуув. Юан биеэ хид алгадаад толгой тохин "Тийм ээ би зүгээр ямар ч өвдөл мэдрэхгүй байна." Тэгээд Юан Юров руу харснаа 3 сүнслэг жимсээ түүнд өгөөд "Маа энэ чамд араатан сурахад чи хэрэг болно." Гэвч Юров хоёрыг нь аваад нэгийг нь өөртөө үлдээгээд "Над нөөцтэй хоёр байх л болно." Түүний сүнслэг жимс хэрэггүй боловч толгой тохин нэгийг нь өөртөө үлдээв. Удалгүй Юан "Явж чамд зарц олцгоё." Тэгвэл Юров толгоос хэсрээд "Зүгээр дайхаа би хичээлдээ явхад бэлтгэхэд хэдэн цаг л үлдсэн байна. Тэр хугацаанд тантай зүгээр л хөгжүүлдэж өнгөрөөмөр байна." гэж Юан шуудхан бодож эхлэв. Хэсэг хугацааны дараа Юан "Олчихлоо, явж хоол идвэл яаж байна? Чи энэ ертөнцийн хоолыг амсаж үзээгүй гэдэгт итгэлтэй байна."
Хоол гинэ жинхэнэ юм шиг амтагддаг гэж сонссон юм байд гэж Юров сонирхон толгойд өгөв. Тийм ээ үнэхээр их амттай гэж Юан толгойд тохин догтлон хэлв. Тэгвэл явцгаая гэж Юров удалгүй санал нэгдлээ. Тэд өрөөнөөс гарч доош бууж 5 дугаар давхарт гарч ирэхэд лангууд тэр чигээрээ хоосорсон байгааг анзаарав. Пинг Юшаныг бүгдийг нь авчихсан байсан юм. Тэд 1-р давхарт бууж ирэхэд Юан Пинг газрыг яах гэж байна гэж асуулаа. Хормын дараа Пинг Юшаны хоолой түүний бодол сонсогдлоо. Энэ чигээр нь орхичихо зүгээрээ дараагийн эзэн уучраа болох байлгүй. Ойлголоо гэж Юан толгойд өгөв. Тэр таны дотроос яриад байгаа юм уу гэж надад яагаад сонсогдохгүй байгаа юм гэж Юров асуув. Би залуу эзэнтэй сүнслэг мэдрэхүүгээр ашиглаж харилцаж байна гэж дуу хоолой Юровын толгойд сонсогдов. Хөөх гайхалтай хүний бодолд шуудхан хэлсэн үгийг сонсогдоод яг л телепат шиг юм а гэж Юров уулга алтлаа. Удалгүй тэд дэлгүүрээс гарч ирэхэд гадаа нь бөө хүмүүс цугларсан байх ба яг л эсэргүүцлийн цагшаалт шиг харагдаж байв. Энд юу болоод байна? Яагаад ийм олон хүн байгаа юм гэж Юан тэр олон хүнийг хараад гайхсанд асуулаа. Түүнчлэн тэр хүмүүс бүгд тансаг хувцастай сүртэй гэрлэн бүхүүлтэй байсан юм. Чи хэн бэ? Пинг эцэгтэй хаана байна? гэж түүнийг шуудхан шалгаж эхэллээ. Нөгөө Юан юу гэж хариулах талаар бодож байтал Пинг Юшаны хоолой түнд сонсогдов. Залуу эзэнтэй намайг одоо өрөөндөө унтж байгаа бас миний бодлыг өөрчлөхийг хүсэж байл нэг хэсэгтээ бүү саадвал гэд хэлчих. Юан түүний хэлснийг шууд л дамжуулав. Пинг эцэгтэй одоо өрөөндөө унтж байгаа. Бас тэр хинч түнд саадвалаасаа гэж хүсэхгүй байгаа. Үгүй бол бодлоо өөрчлөхгүй гэсэн. Хүмүүс тэр чигээрээ дуугараа. Одоохондоо тавьшраад Пинг эцэгтэйг амраацгаая. Түүний дэлгүүрийн өмнө ингэж зогсоод байвал тэр үнэхээр хотоос явчихж магадгүй гэж олонний нэг нь хэлв. Тийм ээ чиний зөв. Пинг эцэгтэй болон түүний дэлгүүр алга болвол хотод том гарц болно. Тэгээд бид яах юм? Бид түүнийг ингэж явуулчих болохгүй үстэй. Сайн мэдэхгүй байна. Гэхдээ Пинг эцэгтэй гинт явах болсон нь саяны тэр их хүчнээс болсон гэж бодож байна уу? Тэр явдлын дараахан Пинг эцэгтэй явах болсноо зарласан шүү дээ. Магадгүй түүнийг эндээс яв гэж дарамтлсан бах. Чи юугаа яриад байгаа юм? Пинг эцэгтэй энэ хотод сүүлийн 1000 жил байгаа хамгийн хүчрхэг нэгэн. Түүний хэн дарамтлана гэж Пинг эцэгтэйг дарамтлсан байлаа гэд юу гэж түүний ард бид бүгд байгаа шүү дээ. Бидний хин нэгнээр нь л оролдох юм бол тэр хүн эргэлзээгүй харамсгална. Тэр их хүчийг гаргасан хүнийг бүү бас тэр үед би ч бас байсан. Золтой зүрхний шигдээс олцгоогүй. Тэр хүн Пинг эцэгтэйгээс илүү хүчтэй байсан. Пинг эцэгтэйг дарамтлсан хүн сүнслэг хаан байсан байх шүү. Сүнслэг хаан тийм хүн яагаад энд байна гэж сүнслэг агуу мастраас дээш зэрэгэлд хүрсэн тулаанчд энэ доод тэнгэрт 100 жил байж чаддаг. Үгүй бол тэнгэрийн хэсгээл хүртэнэ. Эсвэл чи тэр хүнийг сүнслэг агуу мастраас дээш зэрэглээ их чад 100 жилийн дотор сүнслэг хаан болсон гэх гээд байна уу? Үгүй би худлаа яриаггүй маш хүчтэй нэгэн байсан. Дэлгүүрийн гадна цугласан хүмүүс хоорондоо маргаж байх зур Юан айл хэдийн цахаас гараад явдсан байв. Чи хэр алдартай юм бэ Пинг гэж асуухад Юан духан дээр хөлсөө арчив. Би энэ газар дээд тэнгэрээс ирснээс хойш байсан. Миний хүчнээс болоод хүмүүс намайг энэ газрын хамгаалагч мэт шүтэх болсон юм. Улмаар миний нэр хүнд тархаж энэ хот тэр чигээрээ намайг дээдэлдэг болсон гэж хэлчихэд хэсэг чимээг байснаа үргэлжлүүлэн. Гэхдээ залуу эзэн та байгаа учраас энэ одоо хамаагүй. Та надаас юу ч хүсэхгүй байна гэсэн ч хэрвээ хэрэгтэй болвол над шулуухан хэлээрээ энэ бүх эрдэнэс үнтэйч таны надад өгөх эрх чөлөөний хажууд юу ч гэд Юан толгойд өгөв. Пинг чи хоолчих сайхан газар мэдхүү. Чи энд бүх насаараа шахуу байсан юм чи нүгсүг болгоныг нь мэднэ үстэй гэж Юан түүнээс асуув. Уучлаарай залуу эзэндээ би цахаас барагтаа гардаггүй байсан. Гэхдээ би олон хүмүүсээс сонсож байсан юм. Галч шууны үр зоогийн газрын талаар эндхийн хүмүүс галч шуунд үнэхээр дуртай юм шиг гэж Юров хэлв. Энэ хот урд нь өөр нэртэй байсан юм. Гэхдээ би үлдсэн галч шууны хүчээрээ ашиглаж энэ хотыг их хүчтэй мангасаас аварч байсан юм гэж Пинг Юшан хэлв. Хөөх чи хотыг аварч байсан юм уу? Тийм бол манай ахтай адилхан юм байна гэж Юров нэмсгэлв. Хэсэг хугацаанд хүмүүсээс сууж байгаа мэт тэд галч шууны үүрэх зоогийн газарт ирэв. Та бүхэн хэддүүлээ яваа гэж үүдэнд байсан зөөгч тэднээс асуулаа. Гуруулаа гэж Юан хариулв. Гуруулаа гэсэн нь намайг дагаад яваарай. Зөөгч тэднийг жижиг ширээн дээр суулгаад энэ цэсээ захиалах үедээ гараа өргөхөд зөөгч тань дээр ирэх болно. Баярлаа гэж Юан цэсийг аван хууцыг эргүүлж гарав. Хүснээ захиал гэж Юан Юровд хэлв. Гэвч Юров бодолд орсон шинжтэй гүлрэн суун. Яасан бэ Юров? Ямар нэгэн зүйл чамайг зовоогоо юу гэж Юан түүнийг хачин байгааг хараад асуув. Түүнийг сонссон Юров ухаан орж "Тимши ахаа ердөө
Ингээд энгийн гэр бүл шиг хоёулаа зоогийн газар ирж хоолно гэж бодож байсангүй. Энэ тоглоомч хэлээ үл тооход дэндүү бодит юм. Юуров гэж Юан түүн рүү зөөлнөр хараад чиний зөв юм байна. Энэ тоглоомч хэлээ үнэхээр бодит юм шиг. Бас чамтай илүү ихийг үзнэхээс тэсэн ядж байна. Би ч бас хаа гэж Юуров нүүрэн дүүргийн нэмсгэлэн толгой тахна. Удалгүй Юан гараа өрхөд зөөгч захиалга авахар ирэв. Тэгээд Юан хоолны нэр араараас нь хэлэхэд Юуров болон зөөгч цочирдхон тэр. Та ийм хийгээд чадах юм уу гэж Юуров түүнийг мэл ширтэн. Хэрвээ Юан бодит ертөнцийн дээр ингэж идвэл Юуров түүнийг хооллох гэж асуудалтай байх байсан биз. Мэдээж шүү дээ, үгүй бол би захиалахгүй гэж Юан итгэлтэй хариулаад үргэлжлүүлэн захиалав. 94-р анги. Хотоор 50 зугаалсан нь. Хэдэн минут цэсэн дээр байсан бүх хоолыг захиалж дуусчаад нэг юм цэсээ ширээн дээр тавин би ингээд боллоо. Угаасаа чийл ганцаараа захиалсан байна гэж зөөгч түүн рүү хашгирмаар санагдчих байв. Азар зөөгч тэр үгээ залгин хөшүүн нэмсгэлээд би тоогооч тэлчихье гэж зөөгч яваад өгөв. Зөөгч удахгүй энд ажилтгүй гэлтэй тансаг хувцастай дунд насны эрийг дагуулж ирэв. Дунд насны эр тэдний ширээний хажууд ирчгээд нөхөрсөөр нэмсгэлэн уучлаарай зочдоо намайг Цин Вимбэн гэдэг. Би бол энтхийн мастер менежер. Та манахаас маш их хэмжээний хоол захиалснаас чинь талархаж байна. Гэвч сүүлийн үед идчихээд болтдог хүмүүс олон болсон учраас урьдчилж төлбөрийн 50% төлөхийг таныг хүсэж байна. Тэгэж болно гэж Юан толгой тохиод хэд болсон юм? 5400 алт гэж Цин Вимбэн шуутгаа хариулв. 5400 гинэ гэж Юан нүдэн томорч ирээд гайхав. Энэ ресторан 500 алтаар хоолсон зоогийн газраас 10 дахин илүү үнэтэй юм байна. Аргагүй баян хотуудын нэг шүү, хоол нь хүртэл үнэтэй юм. Авч байгаа зүйлийнхээ үнийг сайн харж байх хэрэгтэй болтой гэж Юан өөртөө сануулад 5400 алт гаргаж менежерт өгөөд одоо би бүгдийг нь төлчихье. Баярлалаа хүнд зочид минь, төв удсанд үнэхээр уучлаарай гэд Цин Вимбэн нүр дөрвийн нэмсгэлээ түнд бүхийчгээд яваад өгөв. Ганц хоолнд хэдэн мянган алт өрөх хүн танаас өөр байхгүй л болов уу гэж Юуров түнд хэлнэ. Хаа гэж Юан эвгүй байдалд орон инех ба тэрээр догдолсондоо үнийг нь харалгүй захиалчихсан юм. 20 орчим минутын дараа захиалсан хоол ирэхэд тэд идчих эхлэв. Ялангуяа Юан хоол харсан тэр мөчөд мангас шиг чихэж эхлэх ба араасаа ирэх хоолыг овооруулгүй иддэв. Ахаа гэж Юуров түүний ёроолгүй хотоод нь цочирдлоо. Түүнийг эзэнд яаж ийм их хоол багтдаг юм бэ? Түүнчлэн Юуров түүнийг бодит ертөнцийн сайн хооллохгүй байгаа юм байна гэж санаа зовж эхлэв. Тян ха, таны шүлний хэмжээг нэмэх үү? Хэрвээ хангалтгүй бол над зүгээр хэлчихэж болно шүү дээ. Таныг ингэж хийдэж байгааг хараад танд хоол өглөө өлсгөөд байгаа юм шиг санагдчих байна гэж Юуров түнд хэлв. Хаха. Санаа бүү зов Юуров. Миний дуршил зөвхөн энд л их болчихдаг юм. Бодит ертөнцид бол ганц тав гişэл хангалттай гэж Юан түнд хэлв. Тэдний яриаг сонссон Шивха Юан анхын энэ дуршил нь онцгой махбодоос нь болж байгаах. Дээрэс нь тулаанч бид их хүч зарцуулдаг учраас илүү их идэх шаардлагатай. Мэдээж ихэвчлэн энергиээр орлуулчихдаг юм. Тэгэхээр тулаанч дагаарт байгаа энергийг сороод хоол идэлгүй амьдрч чаддаг гэсэн үг үү гэж Юуров асуув. Тийм ээ, Юан анхын төвшин тулаанч хоолгүй сар амьдрч чадна. Гэхдээ 7 хоногт нэг удаа ус уух ёстой. Харин сүнслэг агуу мастер зэрэглэлийн тулаанч хоол усгүй амьдрч чаддаг юм гэж Шивха хэлв. Ойлголоо гэж Юуров үргэлжлүүлэн хооллов. Цагийн дараа бүх хоол аяж дуусгаад Юан цүдийсэн гизтэй хэлээд одоо юу их үү Юуров? Та ийм байдлаа суухаас өөр зүйл хийж чадах юм уу ахаа гэж Юуров инээсгэлээ хэлв. Би зүгээрээ би ч бас цадчихлаа. Тиймээс хийх юм сонирхол алга. Гэхдээ гээд зүгээр суугаад байлгүй баймаар байна. Тэгэхээр хоёлоо намайг гарах хүртэл хотоор зугаалцгаая гэж Юуров санал болгов. Болж байна. Ахин хэдэн минут суучгаад тэр хоёр хотоор зугаалж эхлэв. Мэдээж зарим нэг залуу эзэд Юуровын үзэсгэлэнтэй төрхийг хараад тэдний амар амгалан цагийг бүснүүлэх гэж оролдож байгаа боловч тэднийг ойртохоос өмнө Шивха хамгаалагчийг тэднийг айлгаад явуулна. Шивха түүнийг өрсөлдөгчөө гэж анхааралтай аждаг боловч Юан түүнтэй хамт жаргалтай байгааг хараад түүний жаргалтай мөчийг нураахыг хүсээгүй ба түүний хүүтний ширүүн төрхийг ахин хармааргүй байсан юм. Хэдэн цаг 50 амгалан хотоор зугаалсны эцэст Юуров түүний хоолыг бэлтгэхээр гарав. Юуров гарсны дараа хоол бэлэн болох хүртэл Юан Шивхатай цагийг өнгөрүүлсэн юм. Удалгүй хоол бэлэн болж Юан ч хооллож эхлэв. Гэтэл Юан 5 гişүл ууж дуусчихад асуув. Юуров чи өнөөдөр бага шүл хийгээ юу?
Би үрдэх шигээ цадч өгөхгүй байх юм. Байж боломгүй юм. Би хэмжээг нь өөрчлөөгүй шүү дээ гэж Юров гайхсан янзаар хэлв. Гэхдээ та өлсөд байвал дахиад хийгээд ирж болно. Үгүй дээ зүгээр. Би өлсөөгөө бас цадаагүй л мэт байна. Ойлголоо тэгвэл би маргааш илүү их хийж өгнө гэж Юров толгойд өгөв. Нэрээ таны өрөө цэвэрлжгээд дуусчихсан. Гэхдээ та нэгэнт л энд байгаа юм чинь өнөөдөртөө эндээ унтчих. Ойлголоо би маргааш сургуультай явах учраас бэлдэх хэрэгтэй. Та төрүүлээд унтчихвэ гэж Юров хэлв. Энгийн үед Йоан зөвшөөрдөгч одоо бол Йоан бодит ертөнц дээр хүртэл тулаанч болсон тул цаг зав хорох бүртээ бясалгал хийхийг хүсэж байсан юм. Тэрээр бясалгал хийх нь түүнд тус болох эсхийг мэдэхгүйч орлоод үзэх нь хүсэж байв. Магадгүй миний хоолны дурс сайжирсан би тулаанч болсноос олсон байх гэж Йоан хэсэг бодож байснаа бясалгаж эхлэв. Шиохогийн зүв байна. Би өрөөнд доторх энерги мэдэрч байна. Тэгэхээр би зүудлээгүйж би жинхнээсээ тулаанч болчихж гэж Йоан ирээдүгээ итгэл төгс болж эхлэв. Тэрээр тулаанч боллоо гэд хөдөлж эсвэл хад чадахгүй ч гэлээ хангалттай хүчтэй болох юм бол би ариун мэдрэхүүг ашиглаж болно гэж сансан юм. Хагас цагийн дараа Юров түүнийг унтаж байна гэж андуурсан юм. Би дэлгүүрт байсан учраас мэдэгдэл хараагүй. Гэхдээ ариун араат нь зарцтай болсон юм чинь мэдэгдэл гарсан байх ёстой гэж Юров бодон интернет оров. Би түүний төсөөлж байсанчлан Йоанны талаарх нийтлэл нүүр дүүрэн байсан юм. Тоглогч Йоан ахин дуйланган тарилаа. Тэрээр энэ удаад ариун араат нь зарцтай болжээ. Гайхалтай. Тоглогч Йоан ахин нэгэн зарцтай болжээ. Энэ ариун араатан зарц ямар ангиллах юм бол хэрвээ чи тоглогч Йоаныг мэддэг бол түүний жинхэнэ төрхийг надад мэдээлэх юм бол би $1 тэрбум өгсөн ч бэлэн байна. $1 тэрбум гинүү их сайхан санал байна. Гэхдээ харамсалтай надад дэлхийг өгсөн ч би тийм анхаас урахгүй гэж бодон Юров толгоос хэсрээд Йоан гэсэн бүх нийтлэлийг уншиж гарав. Үргэлжлэлийг Wildcard Audio суугаас